Сайн байцгаана уу? Хүмүүжигчдийн өчийн мэндийг хүргье. Өнөөдөр бол 2026 оны 1-р сарын 5 даваа гараг. За Вашингтон дэсийн хотноо шөнийн 10 цаг өнгөрч байна. Өнөөдөр олонний анхаалыг татаж байгаа дараах цоо мэдээний тоомыг та бүхэнтэй болцъё. За эхний мэдээ бол мэдээж Венесуелийн баяршлагдсан ерөнхийлөгч Мадуротой холбоотой. За ерөнхийлөгч Мадурог өнөөдөр Нью-Йорк хот дох Манхэттны холбооны шүүхэд авчирч улмаар экс ерөнхийлөгч эхнэрийн хамт анхны шүүх хуралдаа оролцлоо. За ингээд ерөнхийлөгч Мадуро болон түүний эхнэртэй тулгуурлаж байгаа харт түмэх терроризмын гэмт хэрэгт ерөнхийлөгч болон түүний эхнэр бол буруугүй гэсэн мэдүүлэг өгсөн байна. За энэ хэрэг бол мэдээж цаашдаа их сунжирсан мөрдөн байцаалт шүүхийн ажиллагаа болох нь ойлгомжтой болж байна. За Венесуелийн ерөнхийлөгч Мадуро бол өөрийн хуульчтай болсон. За олонний анхаарал татаж байгаа мэдээ бол Мадуро бол Жулиан Ассанжийн өмгөөлж байсан өмгөөлөгчийг хуульчаар хөсөж авсан тухай мэдээлж байна. За ингээд цаашдаа энэ хүү гадны орны ерөнхийлөгч Америкийн нэгдсэн улсад шүүгдэж байгаа процессыг ажиглах үлдэж байна. За энэ хооронд Венесуэл улсад болж байгаа үйл явдлуудын мөрөөр бас өнөөдөр олныг анхаарлыг татсан мэдээ бол өрнөж байгаа. За нэгдүгээр өчигдрийн мэдээгээр мэдээлж ирсэн Венесуелийн дэд ерөнхийлөгч Делси Родригезийг тус улсын дээд шүүхээс ерөнхийлөгчийн төр үүрэг гүйцэтгэгчээр томилсон байдаг. За тэгвэл өнөөдөр даваа гарагт Венесуелийн дэд ерөнхийлөгч Венесуэл улсын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр тангараа өргөж ажилдаа орлоо. За үүнтэй холбоотойгоор өнөөдөр Политико сонинд нэгэн сонирхолтой мэдээллийг бас нийтэллээ. За энэ бол үндсэндээ Америкийн талаас Делси Родригез тавьж байгаа шаардлагуудыг бол Политико сонинд ийхүү мэдээлсэн байна. За нэгдүгээр Латин Америкийн орнуудаас Америкийг чиглэсэн харт анхны 8-ны сүлжээг Венесуэл улс бүрэн таслан зогсоох. За хоёрдугаар Иран, Куб зэрэг Америкийн таагүй харьцаатай орнуудын Венесуэл улсад ажиллагаа явуулж байгаа агентуудыг бүрэн Венесуэл улсаас хөөж гаргах. За ингээд Америкийн өсөлтөгчдөд газрын тос зарахгүй байх. Үүнийг бол мэдээж Хятад улсыг бол хэлж байгаа боломжтой байна. За ингээд сүүлчийн шаардлага бол чөлөөт сонгуул явуулж ингээд сонгуул явуулсны дараагаар өөрөө адны шал өгч огцрох гэсэн. За ийм шаардлага тавьж байгаа гэдэг энэ мэдээллийг Политико сонинд мэдээлсэн байна. За тиймээс Венесуэл улсын хувьд Америкийн тавьж байгаа шаардлагыг биелүүлэх. За Эсбогоос Америкийн зүгээс дахин томоохон цар хүрээтэй цэргийн ажиллагаа явуулна гэсэн. За ийм санал хэлийг хийгээд байгаа. За айгүй Венесуэл улсад шууд халдаж ерөнхийлөгчийг нь барьж ирсэн Дональд Трампын хувьд дараагийн Колумб улсыг чиглэсэн бас мэдээллийг хийж эхэлсэн байгаа. За Колумбийн ерөнхийлөгч бол бас харт анхны 8-чин түүнийг тийм удаан ажил дээр нь байлгахгүй гэсэн. За ийм утгатай мэдээллийг бол ерөнхийлөгч хийсэн. За харин Колумбийн ерөнхийлөгчийн хувьд Колумбос бол өөрийн тусгаар тогтнол газар нутгаа хамгаалж зэвсэг барин тэмцэхээс буцахгүй гэсэн ийм мэдээллийг хийгээд байна. За ингээд энэ мэтээр цаашлаад Колумб магадгүй Куб ингээд Иран улсыг хамарсан Америкийн энэ мэтээр шийдвэртэй ажиллагаа цаашдаа үргэлжлэх төлөвтэй байна. За Ирантай холбоотой мэдээ бол Ираны дотоодод бас үмэн самуун дэгдэж эхэлсэн. Ираны иргэд бол засгийн газрыг огцрох, засгийн эрхийг шилжүүлэх ийм шаардлага тавьж байгаа. За ингээд байдал докторгүй болж байгаатай холбоотойгоор Ираны шашны удирдагч Орос улс руу дөрвөн гарахаар бэлтгэл хязгааж байгаа тухай дэлхийн хэвлэлүүдээс мэдээлж байна. За тиймээс цаашдаа зөвхөн Венесуэл улсаар тогтохгүй Өмнөд Америкийн орнууд ингээд Куб болон улмаар Иран улсын нөхцөл байдал цаашдаа хэрхэн өрнөхийг ажиглах үлдэж байна. За өнөөдөр Венесуэл улсын дараах сенсац бол үндсэндээ Гринланд дараал. За Гринланд дараалыг бол үндсэндээ Америкийн нэгдсэн улсын засгийн газар бол Америкийн нэгдсэн улс Гринландыг зайлшгүй авах ёстой гэсэн бодлого шийдвэрийг албан ёсоор бол зарлж байна.
За өдөрт мэдэж байгаа ерөнхийлөгч Трамп за нодон яг 1 жилийн өмнө 1 сарын 6-нд тангар өргөж цагаан ордонд ирсэн даруйда Гренландын тухай ярьж байсан. Тухайн үедээ бол магадгүй үүнийг одоо маржинал байдлаар одоо дэлхийн улс төр одоо хүлээж авч байсан. За ингээд намжаад байсан Гренландын яриа дахин одоо хүчтэй иргэдэж эхэллээ. За Венесуелийн ажиллагаа амжилттай болсны дараагаар Америкийн засгийн газар ерөнхийлөгч за ингээд ерөнхийлөгчийн одоо шадар ойр дотны хүмүүс нь Гренланд бол Америкийн эзэн улсын одоо харьяанд байх ёстой гэсэн мэдээллийг одоо эрчимтэйгээр хийж байна. За энэ тухай дэд ерөнхийлөгч Трин Нормичийн дарга Марко Рубио за ингээд ерөнхийлөгчийн одоо гадаад бодлого дотоод аюулгүй байдлын бодлогын одоо гол зөвлөгч Миллер нар одоо үүнийг бол ил цагаан одоо ярьж эхэлсэн байна. За ерөнхийлөгчийн Гренландыг одоо шууд чиглэсэн занал хийлийн мөрөөр Европын одоо ихэнх одоо томоохон орнууд бол одоо ил эсэргүүцсэн ийм мэдээллүүдийг одоо шил дараалан хийж байна. За тухайлбал та бүхэн харж байна. Норвегийн ерөнхий сайд, за Шведийн ерөнхий сайд, Эстони улсын ерөнхий сайд, за Финландийн ерөнхийлөгч, за Финландийн ерөнхийлөгч бол одоо Трампын бас ойр шадраар дэмждэг ийм хүн байна. За Александр Стабийн хувьд бол одоо Гренландийн хувьд зөвхөн дайн болон Гренланд өөрсдөө шийдэх ёстой гэсэн. За ингээд Финландийн хувьд дайн улсыг одоо тууштай дэмжнэ гэсэн мэдээллийг хийсэн. За ингээд цаашлаад Польшийн ерөнхий сайд, за Германы гадаад хэргийн сайд зэрэг одоо Европын томоохон орнууд за Трампын энэхүү мэдээллийг одоо илт одоо үүсгэж шүмжилсэн мэдээллүүдийг бол хийлээ. За мэдээж дайны ерөнхий сайд бол үүнийг одоо аюултай ийм одоо тоглоом шоглоом хийж боломгүй зүйлээр Америкийн эзэн улс ерөнхийлөгч тоглож байна гэсэн. За ингээд хэрвээ ямар нэгэн байдлаар Америкийн эзэн улс одоо Гренландд цэргийн хүч ашиглаж хэмээн за энэ бол үндсэндээ НАТОгийн одоо төсгөл байх болно гэсэн ийм утгатай мэдээллийг бол хийсэн. За үндсэндээ Америкийн нэгдсэн улс дайн бол одоо НАТОгийн гишүүн одоо 2 орн. За тэгвэл Америкийн нэгдсэн улс НАТОгийн өөр нэг гишүүн орныхоо одоо газар нутгийн одоо бүрэн бүтэн байдалд шууд цэргийн хүчээр занал хийсэн одоо ийм мэдээллийг бол хийж байгаа. За Трампын гадаад дотоод бодлогын одоо ард зогсож одоо байдаг гэх Трампын одоо ойр дотны шадар туслах за Стив Миллер өнөөдөр CNN-д ярихдаа за Гренландын эсрэг одоо цэргийн ажиллагаа явуулахыг одоо үүсэхгүй гэсэн. Өнөөдөр бол одоо дэлхийд дээр Америкийн эзэн улсын эсрэг одоо цэргийн хүчээр зогсох улс орн байхгүй гэсэн. За ийм утгатай мессежийг бол одоо ерөнхийлөгч Трамп өөрөө за ингээд Трампын одоо сайд нар нь одоо их үедвтэйгээр ярьж бичиж байна. За тиймээс үндсэндээ Америкийн дотоод одоо орчинд мөн одоо гадаадын улс орнуудын хувьд Америкийн нэгдсэн улс ийхүүд маш ойлгомжгүй бөгөөд хариуцлагагүй одоо мэдээллүүдийг хийж за түгээр зогсохгүй одоо зарим нэгэн одоо алхмуудыг хийж ирсэн нь за дэлхийн нийтийн одоо анхаарлыг татаж сунааг зоолсон мэдээ болж байна. За ингээд ямар ч тач хувийн үзэл бодол дүгнэлтээ хойш нь тавиад өнөөдрийн одоо мэдээг болж өнгөрсөн байдлаар нь товчхон мэдээллээ. За ингээд өнөөдөр шөнийн мэдээ анхаарлаа хандуулсан үзэгчдтэй баярлалаа. Дараагийн мэдээгээр удахгүй уулзъя.